does Superman represent to people? A friend. And that's what people really need most. He is loving, he is kind, he is always looking out for the people that are being oppressed, no matter who they are or where they are or what country they're from. He never feels burdened with his responsibilities. He loves what he gets to do. Wait! Who are you? A friend. Дэлхийд дээрх хамгийн алдартай супербаатруудын нэг бол Супермен. 2024 онд гаргасан нэгэн судалгаагаар дэлхийн хамгийн алдартай супербаатрын номер 1-ээр хүн алс тодорсон бол түүний араас Wonder Woman, Batman, Iron Man болон Superman орсон байдаг. Магадгүй 20 жилийн өмнө энэ судалгааг авсан бол үр дүн арай өөрөөр гарах байсан биз. Учир нь Marvel Cinematic Universe-ийн ачаар Iron Man гэх дүр маш алдартай болж, харин 2002 оноос хойш Spider-Man-ийн кино цуврал тасраагүй лээ. Бүр Spider-Man-гүй хэрнээ Sony Spider-Man Universe гэдэг ертөнц бий болчихсон байх жишээ нэ. Гэтэл энэ хооронд DC Extended Universe гэж битүү фейлдэж, нөгөө талд харин DC Animated Movie Universe нь тун амжилттай явсаар байгаа юм. Харин James Gunn-ийн хариуцсан ажиллаж буй цоошин DC Universe-ийн анхны бүрэн хэмжээний кино Superman тун удахгүй нээлттэй хийх гэж байна. Тиймээс өнөөдрийн бичлэгтээ Superman гэдэг дүр яг юуг илэрхийлдэг талаар, мөн удахгүй нээлттэй хийх Superman кино яагаад үнийг заавал харуулах ёстой вэ гэдгийг ярьцгаая. Гол сэдвүүрээ орохын өмнө нэгэн мэдээлэл хүргэе. Univision компани Монгол улсад гэрч шууд хүрэх шилэн кабелийн дэд бүтцийг амжилттай байгуулж, Net Boost гэх үйлчилгээг оруулж иржээ. Энэ нь одоо бидний хэрэглэж буй интернетийн хурдаас 10 дахин хурдан бөгөөд 1 гигабайт хүртэлх өндөр хурдаар мэдээлэл дамжуулах боломжийг олгож байгаа юм. Хэрвээ та над чиг том файлууд даунлоод эсвэл апплод хийж ажиллаа хийдэг, эсвэл зүгээр л илүү хурдан интернетээр 4K киног ямар ч гацалтгүй үзмээр байгаа бол Net Boost үйлчилгээг сонгоорой. Эсвэл зүгээр л улаан ампултэй, мөн олон төхөөрөмжөс зэрэг ордог бол Net Boost үйлчилгээ яг тохирох юм байлаа шүү. Бас 7 сарын 10-нд буюу эх дөрөвдөхөд Unitel-ийн Discord-нд кино тавраар бөндөө уулзцгаая. Манай суугийн зүгээс энэхүү үйл ажиллагаанд оролцох бөгөөд шагналтай кино тавраас гадна хоорондоо сонирхолтой яриа өрнүүлэх юм. Discord-ны линкийг энэ бичлэгний description хэсэгт оруулах учраас сервертээ ороод хүлээж аваарай. 90 болон 2000 онд төрсэн хүмүүсийн хувьд Brandon Routh-ийн тоглосон Superman Returns, DC Extended Universe дэх Henry Cavill-ийн Superman л хамгийн ойр дотн live action хөлбөр. Энэ дүнд Smallville, Arrowverse-ийн хөлбөрүүд байгаач эдгээр цувралуудыг бүрэн хэмжээний кино шиг хэмжээнд нийтээрээ үзсэн нь харьцангуй бага биз. Тиймээс орчин үед Zack Snyder-ийн харж төлөвлөж байсан хар бараан уур амьсгалтай Superman, мөн Nightmare Timeline орчин үеийн үзэгчдэд илүү танил болсон. Henry Cavill-ийн Superman би үнэхээр дуртай ч гэлээ Zack Snyder-ийн Wish нь анханасаа надад таалагдаагүй. Үүний хажуугаар Injustice гэх мэт илүү харгас эрсгийн Superman-тэй зохиолууд маш алдартай болж, The Boys, Invincible зэрэг Superman шиг хүчтэйч дотоод хүн асуудал бүхий дүртэй бүтээлүүд илүү алдаршилсан. Гэхдээ бидний хүүхэд байхад жинхэнэ итгэл найдварыг харуулсан хөлбөр бол Superman the Animated Series, Justice League болон Justice League Unlimited зурлууд. I have the power to do as I please. And the responsibility to do what is right. As leader, you serve the people. They don't serve you. Уг нь бол бараг 90 жилийн түүхтэй энэ дүр анханасаа итгэл найдварын бэлэг тэмдэг байсаар ирсэн. Дэлхийд дээрх хамгийн хүчтэй нэгэн хідээж, бусдыг хамгаалдаг баатар байхын утга учир, бусдад итгэл найдварыг өгдөг бэлэг тэмдэг. Нэмээд Канзас төссөн сайн залуу Clark Kent гээд харин ч илүү өнгөлөг, гэгээлэг, эерэг ур амьсгалтай дүр. Гэтэл Суперменийг хүмүүс маш уйтгартай, утгагүй дүр гэж ярих нь илбэг. Би ч нэг хэсэг тэгж боддог байсан. Хитрхи хүчтэй, ямар ч амьдралтай ойр зүйл байхгүй. Нэмээд шилээ зүгээд л хүн танихаа болчихдог гээд утгагүй зүйлс маш олон. Нэг талаас нь харуул үнэхээр л тийм. Гэхдээ бусад бүхэл дүртэй адил сайн зохиолж энэхүү дүр дээр ажиллавал ямар сонирхолтой хэрнээ гэгээлэг байж болохыг хэд хэдэн бүтээлээс харж болно. Алдарт комик зохиолч Grant Morrison-ыг DC Comics-ийн фэнүүд ихэнх нь мэдэх бах. Орчин цагийн тэр дундаа 2000 оноос хойших DC Comics-ийн хамгийн л алдартай зохиолуудыг Grant Morrison бичиж, Superman-ийн хамгийн алдартай комикуудын нэг All Star Superman-ыг бүтээсэн юм. 2011 онд энэхүү зохиолоор анимашн хийгдсэн ч аль болох комикийн төрүүлж унших хэрэгтэй. Хинт ч дийлдэшгүй хамгийн хүчирхэг супер баатраар сонирхолтой зохиол бичнэ гэдэг маш хэцүү. Гэвч энэ эсрэгээрээ давуу талж болох боломжтойг Grant Morrison харуулсан юм. He doesn't have some crazy internal struggle. That those are not his weaknesses. Those are actually what make him an interesting character.
And as Grant Morrison says, people say, well, then where's the drama? Where are the stakes? He says all of the most interesting ones, the relational ones, the emotional stakes, the feeling of loneliness and isolation, of alienation from the people who he wants to be with the most. Түүнийг гаднаас нөвтгөж чадахгүй юм бол дотоод сэтгэлийг нөвтгөж илүү emotional болгож болно. Дайснууд нь хүчээр дийлэхгүй юм бол ухаанаар тулдаж болно гэд Суперменийг яг л бидэнтэй адил бусдыг хайрлаж, бусдыг алтгаас айдаг алдаа оноотой сайн залууг тодтгон харуулсан. Яг энэ өнцгөөс нь харуул Spider-Man гэх төр тувьяасаа маш их хайртай. Тэр нөхөрсөг хөрш хүн алдсч гэлээ бидэнтэй л адил асуудлуудтай сарын түрээсээ төлөх гэж зүдэрдэг нэгэн. Харин яг үнийг хинт ч дийлдэшгүй супер баатраар харуулвал цар хүрээний үед илүү том болдгийг All-Star Superman-ээс харах боломжтой. Ер нь бодоод үзвэл бодит амьдрал дээр түн шиг хүчтэй хүн илүү хар бараан талаа харуулж хүчсэн бүхнээ хүчирхлэн шийдэж буруу замаар орох магадлал хамгийн их. Тэр нь ч хамаагүй амархан зам. Үүний хамгийн тод жишээ бол Homelander шүү дээ. I'm stronger. I'm smarter. I'm better. I am better. Бүр Henry Cavill-ийн Superman хүртэл General Zod-ийн хүзүүг хугалаад алчдаг. Тийм болохоор Zack Snyder ер нь бол фейлцэн гэд хэлжүүл фэнүүд нь алуулчт юм болов. Ямар ч энэ дүрийг илүү гэгээлэг, итгэл найдварын бэлэгдэл болгож үзүүлнэ. Үргэлж зүв байхын төлөө хичээж, өөрийгөө хянаж, Баатар гэдэг хүн ямар байх ёстойг Superman болон Clark Kent гэх нэг дүрийн хоёр өөр талаар харуулах явдал. For me, there's Superman and Clark Kent, like they're two different characters and you have to find a way to deal with them that's as grounded as possible within this world of DC. All-Star Superman нарны цацраг туяаг хит их биедээ шингээж Superman асар их хүчтэй болсон ч түүнээс үдэж биеийнх нь эсүүд устж эхэлдэг. Ингэснээр түүний амьдралд ердөө 1 жил үлдсэн ба Superman-гүй хэдийч илүү сайн сайхан ертөнцийг үлдээхийн тулд Greg-ийн домогт Геркулесийн 12 даалгавар гэж байдаг шиг үлдсэн амьдралынхаа хугацаанд өөрийн 12 даалгаврыг биелүүлэхээр комикны үндсэн үйл явдал өрнөдөг. Тэр хүмүүсийг аюулаас аврахын зэрэгцээ тэдэнд амьдрах итгэл найдварыг өгч буйгаар энэхүү комикт харуулсан юм. Жишээ нь амиа орлохоор завдаж буй охинд өөрийнх нь бодож байгаагаас илүү хүчтэйг ойлгуулж, дайснуудтай хүртэл эцсийн мөчтөн түшиг болон хажууд нь зогсно. Энэхүү зохиол нь Суперменийх ч гэлээ бүхэлдээ мөх бус байдал, ямар ч зүйл төгсдөг гэдгийг гүн гүнзгий философитой, сэтгэл хөдлөм дүүхээр харуулж чадсан. Зохиолч Grant Morrison 2004 онд аавыгаа хор тавдраар алдсан бөгөөд энэ бүх мэдрэмжээч All-Star Superman бүрэн дүүрэн шингээсэн юм. But the actual stories are all still about guilt and loss and fear and love and everything we understand, but on an epic scale. So if Superman walks the dog, he walks it past Saturn. Superman дэлхийн хүмүүсийн хувьд бурхан мэд дахин шүтгдэхээр хэмжээний хүчтэй дүр. Бүр бурхтаас ч илүү хүчтэй. Гэвч Superman хизээч хүмүүсийг дорд үзэж байгаагүй. Хамгийн их уурлаж бухимдсан үедээч өөрийгөө барьж чаддаг. I feel like I live in a world made of cardboard, always taking constant care not to break something, to break someone. Never allowing myself to lose control, even for a moment, or someone could die. Түүний энэ үгнээс л өөрийгөө ямар их хязгаарлаж, цаг тутам хүч чадлаа хянаж байдгийг ойлгож болно. Тэр бол бурхан шиг хүчтэйч хамгийн хүнлэг дүр. Энэ хорвоо ертөнцид муу мухай зүйл байдгийг мэддэгч, үргэлж сайн сайхныг нь харж, гэгээлэг талыг нь харуулахыг хичээдэг. Өөрөөр бол итгэл найдвар бэлэглэгч. What's life without honor? I'm not worthy. Draga, the real test of honor isn't how you die, it's how you live. Яг үнтэй адил Суперменийг итгэл найдварын бэлэг тэмдгээр дэлгэцэн амжилуулсан нэг жишээ бол 1978 оны Christopher Reeve жүжигчний бүтээсэн Супермен кино. Easy, miss. I've got you. You've got me. Who's got you? Энэ кино өөрөө Супермен гэдэг дүрийг маш сайн харуулахаас гадна гол дүр тоглосон Christopher Reeve жүжигчин амьдрал дээрээ яг Супермен шиг бусдад итгэл найдвар өгч бодит нөлөө үзүүлж байсан гайхалтай ирнэ маш гонигтай түүхтэй нэгэн. Үүнийг Superman The Christopher Reeve Story баримтат кинонд маш дэлгэрэнгүй харуулсан байдаг. Энэхүү бичлэгэн зориулж судалгааны журмаар саяхан үтсэн болооч тэрөө та бүхний заавал үзхийг зөвлөж байна. Харин 90-ад онд төрсэн бидний хувьд Tobey Maguire-ийн хүн алз хамгийн их зүр сэтгэлд үлдсэн байдаг шиг 70-80-ад онд өссөн хүмүүсийн хувьд Christopher Reeve жүжигчин Superman дүрээрээ мөнхрөн үлдсэн байдаг. Жишээ нь удахгүй нээлттэй их Superman киног найруулсан James Gunn-ийн хувьд бүх цаг үеийн хамгийн хайртай суперхиро кинонд нь 1978 оны Superman 109-оор ордог. DC favorite movie of all time. DC movie. First Superman. I mean, it's What behind you?
Тиймээс түүний бүтээсэн Супермен кинонд тэрхүү итгэл найдвар гэдэг зүйл хамгийн чухал үндсэн элемент нь байх нь гарцаагүй. Hey buddy, eyes up here. Маш олон хүмүүс Супермений трейлерыг үзээд хитрхи өнгөлөг, хитрхи гэгээлэг, Зак Снайдер шиг синематик биш гэж гомдлож байсан. Одоо ихтэй DC-гийн фэндом хоёр хуваагдсан юм шиг та нарт санагддаг уу? Нэг хэсэг нь надтай адилхан өмнөх алдааг нь хүлээн зөвшөөрөөд шинэ бүтээлд нь итгэж хүлээдэг бол нөгөө хэсэг нь released Snyder Cut дээр гацсан шинэ юм гарах болгон чанар үл хамаарч дандаа муулдаг. Тийм болоод ч тэр DC-г хариуцж байгаа James Gunn маш их дарамт болон үзэн ядалт ирж байгаа. Үүнийгээ сошиал орчин болон ярилцлагууд дээр баг саг илэрхийлээд амьдсан. Гэхдээ би бол James Gunn 99% хувьтай итгэж байгаа. Тэр бол маш өвөр мүц, маш уран бүтээлч, хамгийн чухал нь өөрөө хийж буй зүйлийнхээ фэн нь. Эхлээд өнгөлөг гэгээлэг гэдэг дээр тайлбарлах гээд үзье л дээ. Энэ дүр өөрөө итгэл найдварын бэлэг тэмдэг байхад яагаад хар бараан байх ёстой гэж. Ер нь бол нэг хэсэгтэл бараан тоон кино урлагт тэр дундаа томоохон франчайзуудад дэлгэрсэн. 2000-ад оноос үдэг хүртэл. Жишээ нь The Dark Knight Trilogy. Нийт энэ бол Batman-ийн кино. Хамгийн их гэмт хэрэгтэй, болохгүй бүхнээр дүүрсэн Gotham хот. Дээрээс нь шөнөөр ажилдаг Batman гэхээр угаасаа бараан байх нь ойлгомжтой. Тийм ч учраас ихэнх хүмүүс DC-гийн кино хамаагүй бараан илүү лаг гэж нэг хэсэгтэл ярьдаг байсан. Нэмээд Zack Snyder-ийн DC Extended Universe гээд энэ яриаг бүрч илүү дэлгэрүүлсэн. Яг үндэ Marvel Cinematic Universe-ийн эхний фэйсийг харахад одоогийнхоос хамаагүй бараан тоонтой байсан. Harry Potter-ыг хүртэл мэдж байгаа. 3 дугаар ангиас эхлээд л бүх зүйл нь бараан болсон. Одоо бол харин ч тэр хар бараан тоон багасаад илүү өнгөлөг гэгээлэг хандлагатай болоод байгаа. 2014 онд Godzilla-гаар эхэлсэн Monsterverse ямар бараан байж байгаад одоо ямар өнгөлөг болсныг харж олно. 2015 оны хинэж дурсахыг хүсдэггүй Fantastic Four гэхэд л эсвэл Fantastic Four гэх үү маш бараан байсан бол удахгүй нэлээд их Marvel Cinematic Universe-ийн The Fantastic Four First Steps-ийг харахад л ялгаа нь эрс. Яг хэлэх гээд байгаа санаа маань зарим үзэгчид маань DC-гийн кинонууд бараан гэдэг ташаа ойлголтыг толгооноос авч хаях хэрэгтэй. DC Comics-ийн нэг давуу тал нь яаж чөөрч болох ертөнц. One of the things I love about DC and excites me about DC is that in a way it's another alternate history. You know, it is Gotham City and Metropolis and Star City and Bloodhaven and Тэгэхээр Metropolis үйл явдал нь өрнөж байгаа итгэл найдварын бэлэг тэмдэг болсон Супер Баатрын кино яагаад бараан байна гэж. Харин ч өнгөлөг гэгээлэг байх тусмаа Супермений тэрхүү итгэл найдварыг хүний нүдэнд харуулж чадсан шүү дээ. Трейлерыг нь үзэхэд л visual талаасаа ч тэр үзэгчдэд өгч буй мэдрэмжинч илүү итгэл найдвар гэдэг символ дээр суурилсан нь харагдана. Хоёрт гэвэл энэ бол DC Universe-ийн эхний бүлэг болох Gods and Monsters-ийн хамгийн ихний бүрийн хэмжээний кино. Бүлгийн нэрийг анзаарвал төрөл бүрийн мангасууд, үлгэр домгийн сэдвүүдгээд илүү фэнтези уур амьсгалтай байх нь гарцаагүй. Үүнийгээч Creature Commandos сурал дээрээ маш сайн мэдрүүлж чадсан. Тэгэхээр Superman кинон дээр яг л хуучны комик, аниматэд сурлууд дээр гардаг байсан шиг уран зөгнөлт тэрнээ итгэл найдвар өгсөн. Бидний ойрын хэдэн жил хараагүй live action Superman-ыг харуулна гэдэгт итгэлтэй байна. Тинч болоод энэхүү кинон DC-гийн бидний сайн мэдэх маш олон дүрийг итгэлтэйгээр оруулж ирэн Superman ямар том цар хүрээтэй нөлөөтэй дүр болохыг мэдрүүлэх үзье. Миний бодлоор одооных шиг хурдтай амиа хичээсэн, нэгнээ хайрладаггүй нийгэмд үргэлж бусдын төлөө тэмцэх, итгэл найдвар өгөх, сайхан сэтгэлтэй сайн залуугийн дүр Superman хамгийн их хэрэгтэй. Маш олон дотоод асуудалтай анти-хиро дүрүүд, кино урлаг, аниме, ном зохиол гээд pop соёлын хүрээнд хитрхи их гарч ирсэн. Мэдээж чанартай мундаг бүтээлүүд гарсаар л байгаа. Бид нар бүгдээрээ л тэдгээр бүтээлийг үзэх дуртай. Харин Superman зүгээр л бусдад туслах нь өөрөө ямар зөв зүйл болохыг зүгээр нэг хүчрхэг баатар байхаас гадна ёс суртахуун, зөв хүн байхыг live action киногоор бидэнд ойлгуулах цаг нь ирсэн. Бидний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe-а дарахаа бити мартаарай. Мөн ирэх дөрөвдүгээр орой Discord-оор уулзцаая. Та бүхэн description дээр байгаа линкээр ороод хүлээж аваарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.